агаар хоолны талаар нэг тэ 20 минут орчмын нэг яриа хийгээд ингээд юунд оруулсан шүү дээ тийм ээ. За тэгээд хүмүүсийн янз бүрийн комент биччихжээ. За тэгээд ерөнхийдөө юу гэж анзаарчихсан гэхээр хүмүүс уг нь бол ихэнх нь шинжлэх ухаанд л итгэх нь энэ бол шинжлэх ухаанаар нотлогддог үзүүлээ гэдэг үгүйсгэж байгаа хүмүүс бол маш их байт юм байна. Тийм ээ. Нөгөө агаарын хоолтон байх боломжгүй гэж байгаа юм байна. Тэгээд тэгсэн мөртлөөсөө нөгөө өөртөө бол маш тийм шинжлэх ухаанч сэтгэлгээгээр асуудал ерөөсөө хандж чадахгүй байгаа нь анзаарчихсан. Яаж юм гэхээр тийм ээ тэр одоо Монголд ирсэн байгаа тэр элитом гэдэг багш тийм ээ одоо ингээд хүмүүс сургалт явуулаад янз бүрийн амьсгалын техник гэдэр зааж өгөөд ингээд явж байгаа. Тэр хүнийг болохоор ингээд юугүй шууд та нар хоолноос гар агаарын хоолтон бол гэж тулгаж ийн ятгаж ийн тийм ээ. Хүн хэрвээ шууд одоо ямар ч хоолгүй ямар ч усгүй ингээд 10 хоног бай гэвэл хинж чадахгүй гэдэг байр сууриас маш их ярьж байна. Гэтэл тэр хүн чинь огт тийм юм яриаггүй. Ерөөсөө та нар одоо шууд нэг өдөр ингэж хоолноос гараад шууд ингээд агаарын хоолтон бол гэдэг юм ямар ч тулгалт яриаггүй. Зүгээр л энэ бол боломжтой юм аа. Тэгээд хоолоо харин багасгах боломжтой. Бид нэр хоолоо багасгаад илүү тэр эрчим энерги илүү их үүсвэрээс нь хүлээж аваа. Тэгээд тэр энерги зарцуулалтаа илүү ингээд зөв байдлаар ингээд зарцуулах ийм одоо арга техникийг бид нэр суралцж болно. Энэ бол боломжтой. Агаарын хоолтон үнэхээр болёо гэж хүсэх юм бол мэдээж хэрэг тэр чинь маш их тэр арга техник нь эзэмшиж агаарын хоолтон болно гэхээс биш ингээд шууд юу ч сураагүй ямар ч бэлтгэл хийгээгүй гэж шууд ингээд хоолноос гарна гэдгээс хинч боломжтой гэж яриаггүй. Гэтэл тэр хүний юу яриад байгаа юу одоо ингэж хүнд яриад байгааг ерөөсөө судлаачгүй бүтэн сонсоочгүй байж ингэж маш их ингэж мушгиж гуйвуулж ингэж ярьж байгаа нь шинжлэх ухаанд итгэдэг гэсэн мөртлөөс ямар шинжлэх ухаанд сэтгэлгээ байхгүй тийм ээ ядчил хүний үгийг бүтэн сонсчоо тэрэнд нэг одоо нэг бодтой дүгнэлт гаргалгаа тавих хийх ямар ч тийм чадваргүй байгаад их анзаарчихсан л да. Тэгээд дээрэс нь одоо хортой утаанд баян хушууны хортой утаанд тэгээд байж үзүүл мүзүүл гэдэг юм бас ярьж байна. Баян хушууны хортой утаатай агаартай газар тийм ээ хүмүүс адилхан л амьсгалж байгаа шүү дээ. Ер нь бол агаарын хоолтон байхаараа их хэмжээний зүгээр бусад хүмүүсээс их хэмжээний агаар хэрэглэн гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь яг л амьсгалдгаараа л амьсгална. Бусад хүмүүс ямар хэмжээний агаар амьсгалж байгаа яг л тэр хэмжээний агаараараа л амьсгалж байгаа шүү дээ. Тэгээд одоо баян хушуунд одоо хүмүүс яаж амьдраад байж чадчихин яг тэрнтэй адилхан одоо агаарын хоолтон хэрвээ тэр орчинд амьдрал тэгээл амьдрал гэсэн үг шүү дээ тий. Харин ч бүр тэр агаарын хоолтнууд илүү тэр нөгөө прана дээр илүү төвлөрдөг болохоор зэрэг тийм ээ. Тэр хортой агаарыг илүү нөгөө шүүх тэр чадвар нь илүү нэмэгдсэн байх байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг яаж тэр агаарыг ингэж өөртөө шүүгээд одоо бирүүгээ шингэх үү гэдэг тэр техникийг хүртэл эзэмшсэн байдаг болов уу гэж бол хувьдаа боддог.